Дорнод аймгийн Халхгой сумын Ташгай багийн зүүн модод овоо шууд гэдэг газруудад өнгөрөх чамралтын өдрүүдэд хээрийн төмөр дэгдсэн. Хоёр их үүсвэрээс гарсан төмөрт Дорнод Монголын дархан цаазд газраар дэгдэж салхины чиглэл дагуу хөлийн зурвас хүрээд байгаа юм. За нэг төмрийн шалтгааныг Lexus 570 маркийн автомашин шатснаас гарсан гэж онцгой байдлын газраас мэдээлж байна. За өчигдөр буюу Нямгаргийн өглөө албахагчид төмрийг цурам тавьж унтраасан боловч цурмаас дахин гал алдаж төмөр дэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол хятадын хөлийн зурвас орчимд төмрийг цурамд оруулан манаж байна. Энэ талаар Дорнод аймгийн Халхгой сумын засаг даргын хамгааллын газраас тодруулахад Халхгой сумын Ташгай багт гарсан хээрийн төмрийг өчигдөр өглөө унтраасан боловч цурмаас гал алдаж төмөр дахин дэгдсэн юм. Одоогийн нөхцөл байдлын талаар манай сурвалжлах баг Халхгой сумын засаг даргын хамгааллын газраас тодруулахад хөлийн зурвас бүс хашаас нь торон эсгүүдийн дагуу бүгд найрамд Хятад ард улсын талаас тавьсан цурмаас гал алдаж төмөр дахин дэгдэж болцсошгүй нөхцөл үүссэн. За иймээс онцгой байдал хөлийн цэрэг сумын мэрэгжлийн анги төрийн албаагчид нийлсэн 44 хүн 8 автомашинтаагаар хөлийн зурвас бүсдэх цурмыг тасралтгүй хянаж манж байна. За одоогоор хүч хэрэгслийг хөлийн зурвас дахь цурам дээр байршуулан хамгаалталж цурам бүрэн унтартал бэлэн байдалд ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө. Төмөртөө урьдчилсан байдлаар 35 мянга талбай шатсан гэж өчигдөр албаны их сурвалж мэдээлсэн бол нийт хохирлын хэмжээг эзлэн тогтоогоогүй байна.